Засгийн газрын тогтоолоор 574 одоо мэдээллийг төрийн нууцд хамааруулснаас гадна нийт 59 байгууллага 814 одоо мэдээллийг албаны нууцад авсныг тагнуулын ерхий газраас шалгалт хийж үзэхэд одоо 30 гаруй хувь нь буюу 274 мэдээллийг хууль заасан шаардлага хангаагүй үндэслэлгүйгээр төрийн болон албаны нууцд авсан тогтоогдсон. Энэ бол бас нөгөө бидний болсон мэдээлэл тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг зөрчигддэггүй авлага албан тушаалын гэмтрэг үйлдэгдэх юм таата хөрс суур нөхцөлийг бүрдүүлдэг албаны нууцд аваад тэгэл тэрүүгээр одоо компани төвшин ч гэсэн эсрэг хөрөнгийг тендергүй олон түмний хараа хяналтаас нууцаар зарцуулж байсан тогтоогдсон. Тэгээд ерхий сайдаас томилогдсон даруйдаа авсан 0.1 тоо 70 даалгавраар 64 дугаар захирамж гаргаж нийгэмд шударга хэсгийг бэхжүүлэх, авилах хэлэх бол албан тушаалын гэмтэрхтэй тэмцэх зорилтын хүрээнд төрийн болон албаны нууцын хуулийг дамжиг боловсронгуй болох ажлыг засгийн газрын хэрэглэх газар, хууль зүйн дотоод хэргийн яам, тагнуулын ерхий газар тус үүрэг болгосон. За үүний дагуу төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн нууцын жагсаалт бодлого тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлал өнөөдөр танилцуулагдж байна. Албаны нууцыг хүчингүй болгосноор одоогоор албаны нууцд бүртгэлтэй байгаа төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл одоо ил тод болно. За төрийн нууцын жагсаалтыг засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг дасан зохицоно. Өөрөөр хэлбэл төрийн нууцын жагсаалт бодлого эрхийг ард түмнээс сонгон байгуулсан төрийн эрх байхтай байгууллага хууль тогтоохтой байгууллага улсын их хурлд төлөвлөж иргэд олон нийтийн хяналтыг сайжруулна. За энэ бол ингээд төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод бас байлгах нь манай авилгалын индекс бууруулах бас нэг хүчин зүйл болж байгаа.